Үзэгч та бүхэнд үндэсний их баяр наадмын мэндийг хүргэе. Яг одоо сурын талбай дээр ерөнхийлөгч болол ерөнхий сайд төрийн өндөрлөгүүд дууц сурын харваагаа харуулж байна. Ерөнхийлөгч уламжлал ёсоор сурын талбайгаар зочилж 3 сум тавьсан. Энэ жилийн хувьд ерөнхийлөгч дууц сум тавьсан нь онцлог байлаа. Төрийн ёслолын албаны журамд өөрчлөлт оруулснаар төрийн тэргүүнд дууц сум харуулдаг болсон юм а. Энэ үеэр үндэсний их баяр наадамд цэц мэрэгнээс сорж байгаа харваачдын сэтгэлдлийг сонссон юм а. За ер нь сүүлийн жилүүдэд их оноо их өндөр болж байгаа. Харваачд маань их олон болж байгаа даануур сарж байгаа. Тэгээд улам болохынхаа ирээр бас хүмүүсийн харваа их сайжирч байна. Ер нь олон шилдэг харваачд одоо өрсөлдөж байгаа. Тийм их өрсөлдөөнтэй л наадмууд болдог болсон. Энэ жил үе шалгаахгүй тийм дээ. 20 жил гаруй жил харагдж байна те. За энэ лалимд Хөвсгөл аймгийн нийт иргэд баярын мэнд хүргье. Хөвсгөл аймгийн нэгдсэн эрүүлэг хамгаалах байгууллагын хамт олондоо бас ардын хувьсгалын 94 жилийн баярын мэнд хүргэе. Жилийн наадам их сайхан байдаг. Тэгээд энэ жилийн хөл онцлог нь олон сайхан залуу харвааш төрөн орж ирсэн байна. Тэгээд харваашдыг олон байна гэдэг маань Монгол хүмүүмийн өөрийнхөө үндсэн үр соёл тийм ээ. Үр соёлоо дээдэлж яах гэсэн. Харьцангуй залуу харваачд нэмэгдэж байгаа. Тэгвэл харин энэ жилийн онцлог нь харваачд арай цөөн байна. Урд жилүүдийг бодвол яагаад тэгэхээр ингэж бодож байгаа гэхээр миний хувьд бол энэ аймаг орон нутагт залуучууд их харваачд их явж харвдаг аймгийн харваа тэмцээнүүд бас их өргөн дэлгэр болж байгаатай холбоотой болов уу гэж бодож байна. Харваачдын хэлж байгаагаар энэ жил залуу харваачид ихээр оролцож байгаагаараа онцлогтой жил юм байна. Ингэж залуу үеийн хүч төрөн орж ирж байгаад баяртай байгаагаа ч илэрхийлсэн энэхүү ардын хувьсгалын 94 жилийн ой үндэснийх баяр наадам үргэлжилж байна.